Сайхан наацгаж байна уу? Нээлттэй үзээд гараад ирвөө. Нээлттэй гэртээ үзлээ нөө борооноос шалтгаалаа. Тэгээд бороо доо зогсон гол нааш өрөөд ирлээ тий. Ингээд таны хувьд аль бүхийг дэмжиж байна? Би ч одоо нэг жил нөө хангаа аваргаагаа дэмждэг нутгийн бүх гэдэг утгаараа тий. Наадмын өглөө хэрхэн эхлэв? Тэгээ наадмын өглөөч тэгэл нөө бас нэг догтлоо нэг хүүхд байсан нэг шинэ хувц өмсгөтөө догтлно гэдэг шинэ дээлээ өмсөд талбай дээр очиж нэгэ догтлоо тэгэл өглөө эртгий шигсэрэл тэгээд наашаа нэг цай зүгөө угаад наашаа гарч байгаа юм да. Энд хасаар гоё шинэ цагаан дээл хийсэн байж таа би. За бид хоёр халх шаглаа гэдэг урлан дээр дээлээ жил болгон хийлгдэг. За тэгээд энэ жил одоо гал морин жил гэдэг бас нэг жоохон өнгөтэй цогтой залбаатай бай гэд тод өнгөөр хувцлаа. Дээр нь илүү чамин ганган хувцлахыг хичээлээ. Бид нар чинь буруу дээл манай ээж авч чинь буруу хүмүүс багасаа бичээ хөдөө өссөн учраас дээлтэй бол багасаа дээл өмсөж заншсан. Тэгээд буруу дээл өмсдөг учраас тэгэл бүхэл зүйл дээр буруу дээл өмснө. Харин энэ жил баг анх удаага ингээд юм торгон халах дээл өмсөө, дээр нь юм хатан малгай халах хувцас өмсөөд бас чамин л юм байна. Тэгээд өмсгөд маш эвтэйхэн ингээд харахад нэг нүсэр хэрнээ өмсгөд эвтэйхэн байт юм байна. Дээр нь ингээд эртний тэр хатан те одоо хүмүүс чинь ийм малгай өмсчгөр зэгзэр байхаас аргагүй юм байна. Энэ малгай чинь бас хамаагүй ингээд тонгооч монгооч болохгүй бас их хэвсгэл юм байна. Наадам гэхээр одоо бүгд л хамгийн түрүүнд нөгөө бүх хурдан морь сурмаа тэгээд араас нь хуушурмаа л орж байгаа шүү дээ. Тэгээд хуушур Идэж амжуу. идлээ. Өнөөдөр сая. Ямар байна? Ой сайхан л байна. Бүх юм л сайхан байна тий. Нар сар гэрэлцсэн хуушур гэдсэн ямар. Ой нар сар гэрэлцсэн байсан ч гэсэн сайхан шүү дээ. Тэгэл нэг нар сараа гэрэлцсэн хуушур гэл тэрийг муудаад байх биш. Аль болох дандаа сайхан юм зүйл ярьж ил нөгөө нэг аман цагаан байж зам дардан байдаг гэдэг шиг. Тэгээд бүх зүйлийг сайхан байна л гэж ярьж ивэл тэгээд сайхан байх.